үзэгчдүүд та бүхний амгалан айлтгая. За 2 дугаар хичээлээ эхлэе. Түрүүний бидний анхныхаа хичээлээр үндсэн 7 гişиг М, Л, Н 3 гээгүүлэгчийг 7 гişгээрээ амилуулсан үе хэлбэрүүдийг үзсэн. Бас номл, мал, үнэн гэсэн хэдэн үгэнд энэ 3 гээгүүлэгчийн дэвсгэр хэлбэрүүдийг оруулж тогтоолох гэж та бүхэн хөдөлж яваарай гэж бичсэн. За ингээд өнөөдрийн хичээлээр бол хаа хэ үсгийг үзэх юм байгаа юм. За Монгол бичигт цагаан толгойн үсэг дотор хаа хэ гаа гэ бол хамгийн адармаатай. Анхлан сурч байгаа хүнд бол сайн нүдлэн тогтоох шаардлагатай ийм үсгүүд байгаа юм. Ялангуяа хаа хэ гаа гийг ихшгээр амилсан тэр хэлбэрүүд бол үгийн дунд адагт хувирсан хэлбэрүүд нэлээд өөр болдог. Тийм учраас анханаас нь сайн харж нүдэлж тогтоож яваарай. За хаа хэ үсэг бол үгийн ирэм үгэнд орох хэлбэр нь бол өөр. За үгийн эхний хаа. Үгийн эхний хаа. Үгийн эхэнд орох хаа гэдэг үе. Үгийн дунд бол энэ зөвхөн 3 шүд болдог. Үгийн адагт ийм хэлбэртэй. Энэ бол үгийн дунд үгийн адаг. Өөрөөр энийг нийлүүлээд уншвал хаа гэд нийлүүлээд бичвэл хаа болно гэсэн үг. За одоо хэ. За эрэмүүгийн хэ бол ялгаатай гэсэн. Энэ толгойг сайн харж яваарай. Эмүүгийн хэ. Үгийн дунд хэ. Үгийн адагт хэ. Энэ эрүүгийн хаагийн толгой, эмүүгийн хэгийн толгойг ямар ялгаатайг яаж бичиж байгааг бичгийн хувьд бас сайн хараад аваарай. За хи. Үгийн эхэнд хи гэдэг үе үгийн дунд үгийн адагт хи. За энэ үгийн адагт ордог хийг бичгтээ тэр хэ дээр ийг нь хийхдээ за энэ дээрээс нь залгаад бичин ахаад бичгэл маягийг хараад аваарай. Ингээд гараа таслахгүй рагш нь ийг шилб татаад тэгээд яг нуруу дагуугаад доош нь жаахан явуулаад ийш нь ингээд одоо эсвэл хийгээд орхидог. Энэ хэлбэрийг бол сайн яаж бичиж байгаа аргыг хараад аваарай. За хоо үгийн эхэнд орох хоо ийм хэлбэртэй. Үгийн дунд 2 шүд гидс гэсэн хэлбэртэй. Үгийн адагт 2 шүд гидс ном. За хүү. Эхэнд би хэлсэн эрэмүүгэнд ордог хаа хэ ялгаатай гэж. Тэгэхээр зэрэг хүү бол эм үгийн хэлбэр. Тэгэхээр зэрэг энэ хэлбэр нь бол өөр. Яаж бичиж байгааг нь анханаас нь хараад аваарай. Үгийн эхэнд орсон хүү ийм хэлбэртэй. Энэ бол эмүүгийн хэгийн толгой дотор үү гэдэг үгийн гидсийг дотор нь оруулж бичдэг учраас ийм маягтай бичнэ. Үгийн дунд сайн хараад аваарай. Ийм маягтай. Үгийн адагт ийм маягтай. За хаа хэ. Тэгэхээр зэрэг энд бол энэ хаа
хо, ху гэсэн энэ хэлбэрүүд бол эр үгэн тохиолдно. Хэ, хөө, хүү гэсэн энэ хэлбэрүүд бол зөвхөн им үгэн тохиолдно. А энэ хи гэдэг бол и их шиг саармаг их шиг учраас энэ хэлбэр бол эр им аль ч үгэнд бас тохиолддог. За энэ хаа хэ үсгийн тухайд хамгийн гол бас нэг анхаарах энэ үсгийн онцлог бол монгол хэлэнд бол ер нь монгол хэлэнд монгол бичигт ер нь монгол хэлэнд хэ бол ямагт ардаа их шигтэй байдаг. Тэгэхээр энэ бол бид түрүүний хичээлд үзсэн 3 гийгүүлэгч үсгийг бол дэвсгэр үсэг гэсэн. Тэгэхээр хаа хэ бол дэвсгэр үсэг биш. Ямагт ардаа их шигтэй бичигдэнэ. Өөрөөр хэлэх юм бол монгол бичигт монгол хэлэнд зөвхөн энэ л хэлбэр тохиолдно. Бид энд Кирилл шинэ үсгээр ах их гэд ингэж бичиж байгаа боловч энд хэг ардаа их шиггүй бичиж байгаа боловч ахад эхлээ зэрэг ард нь а гаргаад ихэд эхлээ зэрэг ард нь гаргаад бичдэг. Энэ маань ерөөсөө монгол хэлэнд энэ хэгийн ард балархай арай үгийн 1-р үеийн өргөлтөл их шигээс арай тод биш. Гэхдээ их шиг хэлэгдэж байгаа тэрийг дараа нь үг дагуур залхахтаа энэ тийм янгалын нөхцөл залхахт бол гаргаж ирээд бичдэг шүү дээ. Одоо бид явах гэхлээр зэрэг ингэж биччихэл явхад гэхлээр зэрэг ингээл а гараад ирэн тэгэхээр зэрэг энэ хээ чинь бол ардаа их шигтэй байгааг нь баталгаа л да. Тэгэхээр монгол бичигт бол бид Кирилл бичгээр шинэ үсгээр бичиж байгаа хүмүүс энэ дүрмэн санаад ийм их шиггүй хээ бичдэг учраас монгол бичигт бол тийм байхгүй. Монгол бичиг тохиолдож байгаа хээ бол ер нь монгол хэлэнд бол ямагт ардаа их шигтэй гэдгийг бол сайн санаж байгаарай. Тэгэхээр зэрэг энэ л хэлбэрийг сайн нүдлэх хэрэгтэй. Ха, хэ, хи, хо, ху, хөө, хүүгийн энэ хэлбэр. Эрийн үгэнд ийм ялгаатай хэлбэртэй байдаг юм байна. Үгийн дунд адагт ордог энэ үе хэлбэрийг л сайн нүдэлчих бол тэгээд хамгийн адармаатай үсэг гэж хэлсэн монгол бичиг цаашаа сурах чинь бол их гол чухал зүйлийн нэг болно. За энд бас нэг зүйлийг анхааруулах хэрэгтэй. Энд нэгэнт эрийн үгийн хэлбэр нь өөр учраас тухайн үгэнд ийм хэлбэр харагдвал тэр үгэн дотор тохиолдож байгаа шүд өөрөөр хэлбэл их шиг ийм их шиг л байж таарна. А үгийн эхэнд ийм л хэлбэр тохиолдвол үгийн дунд ийм хэлбэр тохиолдвол тэнд дараа нь тохиолдож байгаа шүд бол аад байж таарна шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ маань нэгэнт эрийн үгэнд энэ ялгаатай хэрэглэгдэх дүрс маань тухайн үгэнд байгаа их шгийг шүдийг аа юу ээ юу гэдгийг ялгаж уншихад чухал бас баримжаа болж өгдөг. За энийг бас нэг анхаараарай. За энэ хэлбэрийнхаа за ха үгийн ихэнд орсон. За хэдэн жишээ үг бичиж үзье. Ха үгийн ихэнд орсон хан. Ха энэ хан. Хан. За үгийн дунд орсон хэлбэр намхан гэж бичиж нам ха үгийн дунд 3 шүд. Тэгээд энийн сүүл на им ха ин намхан. Үгийн дунд орсон намхан. За үгийн адагт орсон хагийн хэлбэр а ха. Аха. Энэ бол энэ нь а шүү дээ. А тэгээд дор нь энэ тохиолдож байгаа хэлбэр бол ха. Ах дүү гэдгийн ах. Энэний доор тохиолдож байгаа энэ хэлбэр бол энэ адагт ордог хагийн энэ хэлбэр байгааг харж байгаа үстэй. Тэгээд дээдлийнх нь ах. За хэ үгийн ихэнд хэ орсон жишээ. За хин гэдэг үг авъя. Хин. Асуухсулог хин. Үгийн дунд за нэхмэл гэж үчи нэ хэ мэ ил. Нэ хэ мэл. Нэхмэл вара гэдгийг. Нэхмэл давуу гэдгийг. За үгийн адагт орсон хэгийн жишээ.
эхэ. Эхэ. Энэ нь бол энэ бол хэ. Их эцэг гэдгийн их. Их эцэг гэдгийн их. Их адгийн их биш шүү. Энэ бол их эцэг гэдгийн их. За хи гэдэг үгийн ихэнд тохиолдсон жишээ. За хим гэж бичиж. Хи ми хим. Хим. За үгийн дунд орсон ихэн гэж үчи. Ихэн дунд гэдгийн ихэн. Тэр ихэн дунд адагт гэдэг бичснийг бол монгол үчгээр үжвэл ин ихэн. За энд нэг эхи. За энэ бол яг гайлг байгаагаар нь чул эхи. Тэгэхээр зэрэг энд хоёр янзын их биччихлаа шүү дээ. Энийг бол одоо ортон цагийн монгол хэлэнд хоёулангийн их гэж дуудана. Энэ эхэ гэж бичсэн энэ их бол их эцгийн их. Энэ эхи гэж бичсэн их бол их адгийн их. Өөрөөр хэлбэл энэ ихэн гэдэг үгийн тохиолдож байгаа энэ эхи. Энэ их адгийн их. Тэгэхээр зэрэг энэ дүрсээр ингэж бас монгол бичиг бол ялгаж бичдэг. Энийг бол гарсан тухай бүрд нь бас нүдлээ чэйжлээд яваарай. За хоо үгийн ихэнд тохиолдож байгаа хоони гэж бичиж. Хонь. За үгийн ихэнд тохиолдож байгаа хуу гэж хулан гэж бичиж. Хулан. За үгийн дунд болоод адагт тохиолддог уугийн жишээнд ганцхан үг чи ухах гэдэг үг чи ухуу. За энэ учрыг бол дараа нь тайлбарлая. За энд хүүгийн хэлбэр. Үгийн ихэнд орсон өнгөний хөх. Хэ. Хүүгийн жишээнд хүмүн гэдэг үг авъя. Хүмүн. За үгийн дунд орж байгаа, адагт орж байгаа хүүгийн жишээнд хөхөх гэдэг үгийг бичиж. Хөхөх. За энд нэг зүйлийг тайлбарлая. Яагаад энд үгийн ихэнд хуу ялгаатай, хүү ялгаатай энд яагаад нэг хэлбэр бичиж байгаа гэхлээр зэрэг монгол бичгийн хэлэнд үгийн дунд болоод үгийн адагт богино ордоггүй. Нэгдүгээр үеэс хойш тохиолдож байгаа нь богино юм уу үйл байдаг. Тэгэхээр дунд нь бол нэг жишээ бичлээ. Хүү. Энэ маань ухах гэсэн үйл үг байна. Ортон цагийн гэрээлжлэгээр ухах. Энэ бол хөхөх. Хүүхэд ихэнхээ мэмиг хөхөх. Энэ ухах бол бас ялгаатай шүү. Тогтоогоод аваарай. Энэ ухах бол газар малтаж ухахын ухах. Ухаж мэдхийн ухах биш шүү. За манай монгол бичгийн хичээл сэтгэмж дизайны дээд сургуулийн уран бичлэг монгол зургийн багш Батбаяр багш хамт оролцож байгаа юм. За Батбаяр багш бол биерээр уран сайхан бичдэг. Ер нь монгол бичиг бол биерийн бичлэг модон бар тэгээд
хос уянга бичих олон янзын бичлэгийн хэлбэртэй. Тэгээд бас уран сэтгэмж оруулж бичих талаар бол сүүлийн үед нэлээд уран бүтээл төөрөж яваа юм багш байгаа юм. Зүгээр ганцхан жишээ та бүхэнд харуулъя. Ингээд энийг харахтаа зэрэг энэ зураг бол унаг харагдаж байгаа. Гэтэл бол яг энэ маань унаг харагдаж байна гэтэл ингээд харах юм бол энэ у на гагийн хоёр зэг сүүл унаг гэд монголоор таталгаад бичсэн хэлбэр байгаа юм. Ийм маягаар одоо ийм уран сэтгэмж оруулж олон бүтээл одоо хийдэг хүн. Жишээлбэл одоо бас нэг жишээ харуулъя. Энэ шувуу. Яг харахад шувуу байгаа юм. Гэтэл эндээс ши ба гу гэд монгол үгээр уншвал яг л шувуу гэсэн үгийг бичсэн байх шижээтэй. Намхан ах хэн нэхмэл их тийм эхэн их хонь гулан ухуху көх күмэн көхөхүү. Эрдмөн ихэн сайн, бардмөн баган сайн, эрдмийг ихэн эйтэн, эвийг эртэн эйтэн. Эрдмийн ихэн сайн, бардмын баган сайн, эрдмийг ихнээсэн, эвийг эртнээсэн. Японсын эрүүл мэндийн дэвшилт технологиг эх орондоо авчирлаа. Дэлхийн жишг төрсэн эмчилгээ үйлчилгээг бид хүргэнэ. Монгол Японы анхны нэгдсэн эмнэлэг Улаанбаатар Мед.